ордог. Тэгээд ерөөсөө маажаад. Чиний энэ Австралид байсан сэтгэлтэй юм аа. Оо, өстой nice. Яг тэгэхээр би Австралид миний виз бүр ийм хурдан гарна гэж бодоагүй байхгүй. Яг тэгэхээр эмнэлэг твцчихсэн чинь United Dream гэсэн бахан виз мэдээллийн төвийн реклам явж ирсэн. Манайх ингээ хямдрал зарлаа. Тэгэхээр очиод уулзаад үзье гэж бодоод би тэр юунд дэр очиод эмэн таврын 1000 гаруй гэсэн өрөөсөн баха. 1000 гаруй гэсэн өрөөнд 10 дахар. Тэгээд очисон чинь байж гэнэ гэдэг хөөх охин гэсэн сүйд нэрийн мэдсэн. Тэгээд яасан чинь их чи та 1 метраар хэдэн чарнд виз өгч болно штэ гэд. Тэгэхээр за их чинь манай хүүхдүүд байгаа, зэнэр байгаа, манай худууд байгаа, худууд хүүхдүүд байгаа Австрал нөгөөд үтсчтэй юм уу билүү гэхээр та баямаар ч энэ визээр материалаар орчиж одоо шиглэн би өгсөн байхгүй юу. Болох юм бол болно гэд. Тэгээд өгсөн 20 хоногийн дараа яасан гэж. Австралийн виз чи гарсан. Дахиад нэг хас чи яасан? Америкийн 10 жилийн виз гарсан. Тий харин үнэхээр супер эсэ. Ягаад тэгэхээр Австралийн виз маань ингээд нөгөө олон удаагийн нэг жил дотор 2-3 удаа явах тийм виз ийсэн. Тий. Америкийн виз болохоор 10 жилийн виз гарсан. Тэгээд ийм хурдан хугацаанд энэ гоё газар ирсэн монголчуудын харьцаа хандах ямар гоё соёлтой, ямар гоё хүмүүс идэгин. Дээрэс нь энэ Камбери Австралийн нийслэлийн Сидней гэж бодож байсан. Гэж бодоод байсан Камбери юм ээ. Энэ одоо яг парламентийн ордны урд манай энэ худын хүүхдүүд нь бид нарыг өнөөдөр оруулсан. Айгу гоё энгийн дарга мөртлөө ямар гоё эрхэмсэг одоо нэг тийм гоё юм руу орчваа. Тэгээд энэ гоё газар 4 цаг яваад ирж 4 цаг явсан. Сиднейгээс яг 4 цаг явж байна. Тэгээд зам бам ямар ч төгжирлээ байхгүй. Ямар гоё стрессгүй. Ямар гоё тайван. Тэгээд энэ Австралид амьдарч байгаа монголчуудаа маш их баярлаа. Яасан гоё соёлтой харьцаатай ямар гоё тийм харьцааны өндөр соёлтой гоё хүмүүс идэх юм бэ гэж би бодсон. Таних хамаагүй маш гоё соёлтой хүмүүс идэх юм лээ. Тэгээд энэ надад энэ сайхан ирэх боломжийг олгосон United Dream виз мэдүүлгийн төвийнхөө хамт олонд ажиллаа гэж хүсэж байна. Маш гоё хамт.